Зяасан бацхан оромт. Зяасан бацхан оромт. За эндээс жоохон гэрэл өчтөө. За асуулт хариулт. За тэгээд асуулт хариулт гээд ингээд цувралаар явсан чинь маш их чатууд ирж исэн. Бүр маш их чатууд ирсэн. Тэгээд тэдгээр чатуудаа ерөнхийдөө одоо ингээд хариулаад явъя. За тэгээд магадгүй бас нэг таны бас нэг асуух асуулттай адилхан байж болно дээ. Тэгвэл бас хариултыг нь сонсч болно. За тэгээд над дээр болохоор дуу дайжгүй байгаа шүү дээ тий. Ер нь бол маш их чат ирсэн баг утас баг гацтал чат ирсэн. Гэхдээ тэр энэ чатууд аюу сонирхолтой байсан. Би ихэнхийг нь уншихыг хичээсэн. За тэгээд дуу дайжгүй байгаа шууд ярианд орё доо. За асуулт эхний асуулт багасаа сүнс харддаг байсан. Тэгээд нэг удаа тийм толгоогүй хүн харсан. Эхэндээ маш айдаг байсан. Тэгээд одоо бол дасчихсан. Тэгээд үе үйл хардаг гэж байна. Хаа нэг хардаг. Ер нь маш цөөхөн болсон. Тэгээд ийм байх нь зүгээр үү? Энийг болиулдаг ч гэдэм үү? Тийм зүйл байгаа юу гэд нэлээд урт тийм ирсэн байна. За сүнс харна тийм. Бид нар их сонь те. Бид нар хүн их сонио. Бурхан гэдэг гэж бурхан биш дандаа чөтгөр сүнс харж идэг. Тэ. Тэгэхээр мэдээж тийм зүйлс байгаа байлгүй яах вэ? Бүр тэрнээс ч сонь зүйлсүүдийг би ч гэсэндээ бас харж лээсэн багтаа тэргээд тэр нь янз янзын бас нэг харж ирсэн юм тохиолдлууд байна. Гэтэ заримдаа бол тэр нэг одоо энэ хүн дээр болохоор тийм толгоогүй хүний би тийм харж исэн гэж юм те. Ер нь багаас үе юм хардаг гэж юм. Тэгэхээр иймэрхүү төрөлхийн нэг тийм өгөгдөлтөй хүмүүс байдаг л да. Яг бид нар бидний торлог бүр хөвчтэй болохоор тэр болгын далдын зүйлсийг хардаг. Ер нь энэ нийл ертөнц гэдэг бол бидний харин одоо мэдих зүйлсийн дөнгөж өчүүхэн хэсэг нь дийлэх хэсэг нь тэр далд чанартай бидэнд үзэгдэж харагдахгүй байгаа тэр зүйл гэж байна. Тэгээд зарим хүмүүс болохоор төрөлхийн нэг альва юмыг харах эсвэл бүр өөртөө татах тийм чадвартай төрдөг гэж байна. Юу гэдэг тэр хүний эрчим энерги юм тэр далдын зүйлсийг өөртөө маш их татдаг учраас тэдгээрийгээс цаг үеийн нөхцөл байдлыг бүртгэр хардаг. Тийм одоо зөв хүмүүс ер нь байна. Тэгэхээр би бол энэ дээр юу гэж боддог вэхээр айхгүй бол яахчгүй. Тэр чинь биегүү хоосон юм шүү дээ. Тэгэхээр чи харин айхан бол чамаас гарч байгаа тэр айц чинь тэр биегүү хоосон юм чинь улам бүр их татна. Тэгэхээр айхгүй бол яахчгүй. Тэр нөө дасцсан гэж байгаа шүү дээ. Дасаад ирэхээр энэ хүн чинь ерөнхийдөө нэг тийм айхаач гэдэг юм уу гайхаа болчихж байгаа байхгүй юу. Тэнгуут л нөгөө тэр нь одоо юу гэдэг нэг давтамж нь ингээд багасаач гэдэг юм уу тийм юм байна. Тэгээд бас зарим эд зүйлс хүртэл ингээд нэг өөртөө янз янзын тийм сүнс сүудэр чөтгөр шулам янз янзын юм татцсан байдаг тийм тохиолдлууд байдаг. Би бүр одоо яг тийм бод түүх мэднэ бүр тийм хуучны жиш бүр саяхны юм. Тэр нэг эмхтэй болохоор тэр яасан байгаа юм. Хог ухаж байгаад алтан гинж олсон байгаа юм. Алтан гинж. Тэгээд тэрнийг бөөн баяр болоо. Тэгээ нэг одоо яах хог түгээд тэр нэг одоо нэг хогийн цэгүүдээс хог түгээд амьдрал ахуйгаа болгодог хүмүүс байдаг штэ тий одоо ч байгаах. Тэгээд баярлаад тэрийг яах вэ гэхэд нилээл ботсон байгаа.
Тэг яг нэг амьдрал ах хэцүүсэн болооч тэр юм уу ламбарданд ингээд тавьсан байгаа. Тухайн үед хэдэн төгрөгөөрчлөөс боломжийн мөнгөөр тавьсан гэж байна. Тэг яг нэг хэсэг ингээл өстө нэг гинт байж гизэн талтай гэдэг шиг өстө туйлсан байгаа юм л янз янз юм аваад өрөвхтэйгэл амьдрал ах гоё боллоо гэл өстө хүн тэгсэн чинь нэг орой зурагт үүдээ суужсэн чинь хаалгын хүн үдэх шиг болж байгаа болсон гэж байхгүй. Хаалгын. Тэг гайхаад ингээд очиод онгойлгохоор хүн байхгүй. Тэгсэн чинь шүн ингээд зүүдэнд ингээд хумсан нуурахчихсан, өвсөн нуурахчихсан өстө нэг аим шиг тийм хэрзээсэн нэрэл би юм аавь, би юм аавмаар ингээд зүүдэнд нь ороод байсан гэж. Заримдаа бүр ингээд зүүдэлж ийснийгаа ч юм уу, сэрүүн байгаагаа ч юм уу ялахгүй тэгээд бүр ингээд өстө биенийхээ шар усанд бүр ингээд босдог болсон гэж аахгүй. За тэгээ бүр халуурч малуураад. За тэгэл хүмүүсээр үзүүлж харуулах гал ингээд янз янзын хүмүүсээр явна. Тэ тэгсэн чинь эцсийн юм тэр нэг хүний тэр бүр тэр нэг шунал тэ бүр тэр хамаг юм хоригдсан тиймийг одоо авцсан байна гэж байгаа байхгүй. Тэнгуутлаа чи тэрийг аваач хаях хэрэгтэй гэдэг. Тэгээ нөгөө нэг ламбардаас очиод авах гэхээр аль хэдийн нөгөө нэг мөнгө төргөнд байхгүй болчихсон, үрээ дуусчихсан. Тэгээд тухайн хүн ч гэсэнтэй мэдээж бас тодорхой хэмжээнд мөнгө төрөг өгсөн болохоор шууд зүгээр өгөж явуулж чадахгүй тэгсэн байна. Тэгсэн чинь одоо нэг нөгөө хүнээсээ бүр өвлээд гуйсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй бүр яагаад ч өшөөрөхгүй чи тэр мөнгө төгрөгөө төлөө тэгээд энэ ламбардаас энэ гинж минж аваа гэсэн чи. Тэгээд тэг бүр яахаа эцэсгээ болохоо байсан чи нэг хүн чи яг адилхан нэг тийм юм шармал өнгөтэй юм олж ир. Одоо хуурамч жинхэнэ хамаагүй яг адилхныг гэдгсэн гэж. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй яг адилхныг бас нэг хүнд үзүүлээд байгаа байхгүй. Олонгуутлаа за чи тэр эмэгтэйгийнхээ ажил дээр нь очиод яг хаахынх нь өмнөхөн орой очиод одоо энийг шидэрээ. Тэгэхдээ чиний юм чинд байгаа шүү гэж орилоо шидэрээ гэсэн чинь. Тэгээс тоо нэг бүр нэг өстө нэг одоо юу гэдэг бүр нэг туйлдаа хүртлээ айцчихсан бүр ингээд сонирн болчихсон явган чинь тэн дээр очиод хаахаа алд нөгөө ламбардан дээр очиод энэ одоо юу гэдэг чамаас авсан гинж энд байгаа шүүгээд ил ингээд шидчихэд яваад өгсөн гэж. Тэгсэн чинь сарын дараа нөгөө ламбард нэмэгтэйгээ нөгөө эмэгтэй гэрийг нь хайгаад олоод ирсэн гэж бүр өстө хайсараад олоод ирсэн чинь тэгээд энэ ямар учиртай юм бэ? Надад одоо зүүднүүд янз янз юм харагдаад үзэхдээ гэрт юм төчгнээ би бүр одоо яг галзуурхна гэсэн чинь наад гин чинь одоо тийм учиртай янз янз юм одоо ингээд хүний хүтэр шунал мун айхтар янз янз адын юм шингэчихсэн юм байлээ чи наатахаа ер нь одоо би тэндээс болсон тийш аваач хайсан дээр авах гээд тэгээд тэр газар нь аваач хаяа тэгээд яасан гэж ярьдгийг. Тэгээд тэр юм үзэж харж байгаа юм нь болсон гэдгийг. А нэг бол нэг юм тохиолдлын чанартайгаар хүн сүнс сүүдэр янз янз юм харж болж байна. А нөгөө тал дээр болохоор төрөлхийн тэр нөгөө нэг өөртөө тим юмыг татдаг хүмүүс гэж бас байдаг. Эсвэл бүр төрөлхийн тэрийг одоо хардагч гэдэг юм. А эсвэл зүгээр зарим нэг тохиолдолд болохоор яг цаг үе нөхцөл байдал нь ингээд бүрдээд одоо янз янзын юм ингээд харах, үзэх, сонсох тиймэрхүү тохиолдлууд байна. Гэхдээ нэг ийм сонир хүн ер нь ингээд их ядарна штэ. Их ядраад, их сэтгэлээр унаад бүр ингээд гутраад ингээд ирэх үед хүний төрөлхийн нөгөө нэг байгалийн одоо нэг амьд үлдэх тэр нэг юм тархины тэр одоо инстинкт нь ажил эхэлдэг юм байна л та. Тэр хэд хүн маш мэдрэг болдог гинэ. Одоо бүх хүний одоо бих мэдэрхүү үдээс тэр нэгээ бүр маш эрчимтэй сэргэж идэг. Яагаад гэвэл нэг тэр одоо хүн бол өөрийгөө одоо ямар нэгэн байдлаар амьд авч гарах гэж байгаа тэр нэг зөнгөөрөө явагдаж байгаа процесс юм. Тэгээ энэ бол яалчгүй үнний ортой. Үнний ортой ч гэлтгүй бүр үнэ. Би өөр төр хүртэл мэдэрчсэн. Ингээд би хөвсгөлийн тайг майг тэгэл энэ янз янзын газар ганцаараа үүрэгч хүрээд орой өдөө шүн орой бүр одоо чон нохоо уйлж яхад хүртэл ингээ алхаа явж исэн шүү дээ. Тэр үед үнэхээр хүссэн хүсээгүй тэр сонсох, үнэрлэх тэр мэдрэмж тэр хараа мараа бол шал өөр болж эхэлж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр амьд гарах гэдэг шүү тэндээс. Тэгэхээр төрөлхийн тэр юм ингээд нэг ажиллаж эхэлж байгаа. А тэгэхээр хүн ер нь айгүй тийм хэцүү хүнд байдалд ороод ирэхээр янз янз юм харах, үзэх тохиолдлууд бүр эрчимтэй байдаг. Энэ бүр олон улсын тийм бүр судалгаач байдаг байхгүй. Одоо маш их гутраад ингээ ядраад хүн ирэхээр л цаанаасаа л нөгөө ингээд хамаг юм ингээд далтаа сэргэж идэг. Тэгээд тийм янз янз сүнс сүдэр инэтэр юм харах ч гэдэг юм уу тиймэрхүү тохиолдол бол юм байдаг. Тэгтээ их сонио. За би ч гэсэндээ бас ингээд айгуу
мэрсэр ингээд сонин сод юм ингээд харж л байсан. Гэхдээ ерөнхийдөө ингээд ийм хот суурин газар тиймэрхүү харна гэхээс биш уул тайгад хөвчөд ингээд ганцаар алхаж явахдаа янз янзын тийм сүнс үдэрч идэм үү тийм юм бол барыг харж байгаагүй. Бараг гэж юусэн харж байгаагүй. Яг зүгээр хээрийн тийм гал малч гэдэг юм уу. Яг нэг тийм сонин гэрэл мэрлэрхүү тиймэрхүү юмнууд бол ганц нэгт харж байсан гэхээс биш юм сүнс сүудэр гэдэг юм бол байгаагүй. Одоо тийм уул тайгад л харж байгаа. Яг зүгээр энэ хот хүрээ газар бол яг нэг тиймэрхүү тохиолдлын чанартай юмнууд бол байна. Тэгэхээр яг айхгүй л бол одоо саяны хүний асуултанд юу гэж хариулах гэдэг нь вэхээр жоох ингээд яагаад авчлаа. Гэж яхад би ч яасан ч болно болсон явдал түүх мөхтэй. Юу айхгүй л яах чгүй. Тэр нэг шог яриа байдаг үстэй. Тэр нэг амар зоригтой гэдэг байгаа хүнийг айлгах гад авсан дотор төрүүлж орж ивтэн гутлаа гарнаас нь бариад авсан чинь арилсан чамд арья бол бурхан л хэрэгтэй. Аян чи надад авсч хэрэгтэй нэг гутлаа авсын аваад галт төлөө суудсан гэд модоор нэг яг зөв шог яриа л да зүгээр. Тэгэхээр яг хайж имэж тэрнээсээ авахгүй л ер нь бол зүгээр юм. Ягаад гэвэл тэр чинь бийгүү хоос юм. Тэгэхээр чи айхан бол тэндээс чинь гарч байгаа тэр айц чинь тэр альва тэр сүнс сүудэр гэдэг юм чинь улам бүр тийжгээд улам бүр чам руу тэмүүлнэ. Улам бүр тэмүүлнэ. Тэгэхээр тэгтэл бас хэцүүлтэй яг тухай өдөр шууд айхгүй ингээд байна гэдэг тий. Тэгээ юмд бас тэгтээ дасаж болдгоо л бахал та. За тэгэхээр иймэрхүү холбогдлолтой бас асуултууд байсан. Тэгээ би дараагийн асуулт нь болохоор шинэ байшин авсан. Тэгээд хуучин байшин одоо хашаа бишин юм болоо да авсан. Тэгээд тэнд орсноос хүүхд юусоо унтахгүй уйлаад биш байна. Тэгээд нэг л өвдсөн юм уу гэхээр халуурсан юм гэхээр үгүй. Тэгтэл шөнө болгон зочиж уйлаад инээтэрэгээд байна. Эхнэр маань бас нэг сони юм харах шиг болсон гэд айгаад гэртээ байж чадахгүй намайг авах гэртээ байж чадахгүй байна гэдэг юм а энэ яах учиртай энийг аргалж болдгоо эсвэл өөр газар руу нүүсэн дээр үү гэдэг тэгж байна. Яг нөгөө бас яг энэ ийм зүйл байхгүй биш байдаг. Аливаа ялангуяа нэг болон тохой ихтэй байшин сав энэ чинь нэг юм айгүй шингээд үлдчихсэн байдаг. Ялангуяа урд урдын хүмүүсийнхэн тэр ирчим инээрэг янз янзын юм энэ тэнд ингээд баг ингээд нэг зүгээр нэг хуралдаад ингээд нэг тийм маш сөрөг ирчим юм болцсон байгаад байгаа. За юу. За тэгээд нэг ингээд эхний хариултаа ойлгомжтой тавихад бол хэлэхэд бол за нэг тийм урд нь байсан хүмүүсийн ч гэдэм эсвэл тэнд болж исэн үйл явдлын ч гэдэм үү тэнд магадгүй зовлон зүдгүү байсан байж болно. Тэнд магадгүй хүл хацал 9 шидэм байсан байж болно. Тэр чин тэр байшинд ингээд хуралдчихлаа гэж үү. Хаашааш гарахгүй ингээд тэнд дотор ингээд бөөгнөрчиж. А тэнгуут л тэнд нэг одоо шал өөр нэг одоо эерэг сайхан нэг хүмүүс мэдхгүй ингээд нөө гой цэвэрхэн гэж бодоод ч юм авчлаа гэж бодъё л доо. Аваад орлоо. А тэгсэн чинь одоо тэр хүмүүст нөгөө эрчим энерги юм чинь одоо тэр хүмүүсээ тэгжээхдгийн тулд элдв юмын одоо ямар одоо тэнд хүмүүсийг айлгаж одоо улам бүр өөрийгөө нөхөж штэ. Янз янз юм тиймэрхүү юм даруулаад одоо ирэхээр одоо гэдэг тийм эрчим энерги юмд өөрийнхөө одоо энэ энерги цохиулаад ирэхээр хүн чинь элдв болгоны муу мухай юм хардаг ч юм уу сонсдог ч гэдэг юм уу тэгж эхэлнэ. А хүүхэд бас ийм юм дээр бүр маш их мэдрэг байдаг. Зарим бүр яг ийм үнэхээр юм болж өгөхгүй байшин савтай газар хүүхэд нэг зүг рүү харж уйлдаг ч юм уу те. Эсвэл яг нэг юм ингээд хатгуулсан гэмээр гинт зочид сэрж уйлдаг ч гэдэг юм уу те. Тиймэрхүү тохиолдол юмуд байдаг. Ялангуяа нэг хүүхэд ч юм болохоор бүрэн нөгөө нэг одоо ягаагүй нэг одоо юу гэдэг тарих юм задраагүй бүх юм илт тод байгаа. Тэг ялангуяа нэг хүүхэд зөнтөө итэргээл хүүхэд янз янз юм хардаг итэргээл ярьдаг шүү дээ те. Тийм байдаг. Тэгэхээр хүүхд бол илүү тэрийг мэдэрдэг гэж юм. Тэгээд үнэхээр тэр муу мухай зовлонгоос үүсгэгдсэн тэр эрчим энерги юм хадгалсан бол тэнд аль болох зовлонг л байлгахыг хичээнэ. Хүүхд үйлүүлдэгч байд юм уу? Хүмүүсийг айлгадагч байд юм уу? Тухгүй болгодогч байд юм уу? Бүр өчнөө аимшигтай хэрүүл уруул гардагч байд юм уу? Хүмүүсийн зан арын шиг өөр болдогч байд юм уу? Бүр тийм би бот амьдрал дээр мэднэ. Нэг газар байш аваад нэг хуучин байшин хямдхан хэрэг наваал ороод тэгсэн чи ерөөс арх удаггүйс хөшин болохоор л ингээд бүр глайм арх хүмүүс санагдаад эхэлжсэн гэж байна. Хорой болохоор бүр ингээд бүр өөрийгөө гайхацсан гэж байгаа юм. Яагаад юм бол гэд бүр ингээд
ерөөсөө тийж арх мархтанд уудгүй тийм хүн байж байгаа л уумар санагдаад тэгэл бүр ингээд цухалдаал тэг ихнэр юм хэлэхэр ингээл бүр уурлаал тэгэл ингээл ихнэр хөвгтлөө ширүүлүүлээл ширүүдэл ингээл бүр ингээл амар ааш цагнаал гэдэг бүр өөрийгөө гайхсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ дагаад гинт уудаг юм ууж барьдаг болол тэгсэн яах нь тэнд яг нэг тим юмнаас үүдсэн л тим эрчим энерги юм тим тэр фашн савнд хондлогдсон. Тэрэнд нь л даруулаад байгаа болохоор өөрөөс нь нэг тэр нэг адын юмнууд ингээд шингэж эхлээл тэр юм гарч эхлэх байгаа байхгүй. Тэгэл ёстой нэг ном уншуулаад ч юм уу философигээ ч юм уу тэгээд бас нэг аргалсан ч юм уу яасан тэгээд барыг сүултээ тэгээд болохгүйсэн болохоор барыг сольсон гэж яах ч байсан. Монгол гэрчин болохоор яах нөгөө нэг жилдээ нэг буулгаад нэмгэлэн давхарлан те нүгэн сэлгэн гэдэг учраас тэгээд ч одоо дээрээс нар доогоорсаас салхих энэ юм ингээд солилцоо юмтай тийм байхгүй. Яг гэвэл тэр чинь ингээд нэг юм шиг ингээд би битүү сав биш шүү дээ те. Тэгэхээр тийм байдгүй гэж байгаа. Монгол гэртэл харин бол яг энэ Dyson Sound юмд бол тийм бол яалтчгүй эрчим энерги юм бол одоо хадгалагдж идэг. За тэгэхээр саний миний тохиолдлууд юунууд бол бас хүмүүст бас сонирн байсан байх тийм ээ. Бас хэрэгтэй мэдээл болж чадсан болов. За энэ дэр нэг юм асуулт ирсэн байх юм. Баяд ястан бөөгийн талаар судалгаа хийсэн бол үгүй чи баяд бөө дөрвөд бөө ч гэдэг юм уу те тийм байхгүй штэ тий. Тэр чинь Монгол бөөгийн юм яриад. Яг зөв нэг бороод бөөнөс ч гэдэг юм уу ингээд бас арай онцлог юмнууд байдаг. Тэр чинь газар орны одоо онцлогоос шалтгаална, ахуйн соёлоос шалтгаална ч гэдэг юм уу тий. Яг хөө тийш баяд гэж байгаа бол тийш ерөөхдөө ойр тэгэл ойлгочиход бараг болно шүү дээ. Түүнээс юу гэдэг монголчууд хідэн ястан байгаа юм бэ. Баяд дөрвөд халах дотор илжигэн халах, ар халах, төв халах гэл тэнгуутлаа үзэмчин торгууд хичнээн ястан багш. Тэр болгоныг тустай бөө метр авч үзэх юм бол өстой төөсөн юм бол юу гэдэг одоо тийм үзэмчин бөө тийм торгууд бөө ийм загчин бөө ийм гэдэл баяд бөө ийм гэл дөрвөд бөө ийм гэдэл ингээд явах юм бол бүр утгаа алдна тий. Тэгэхээр Монгол бөөгөө л судал тий. Монголынхаа ёс заншил түүхийг, уламжлалыг тий тэр аман яруу найргийг Монголын гэсэн юм болгоноос судал. Тэгвэл чи тэр бөөг илүү сайн ойлгоно тий. Түүнээс тэгж олон тэгж хувааж юм байхгүй. Яг зүгээр тухайн газар орон нутгаас шалтгаалаад соёл иргэншил юм чинь тэрэн дээр ингэж тогтож одоо бүрэлдэж явж идэг байхгүй. Ахуйн соёлч гэдэг юм уу те зан заншил гэдэг юм чинь. Тэгэхээр тэр газар нутгийн онцлогоос шалтгаална ан амттан те энэ тэр юмнаас шалтгаална. Тэгээ юугаар баян түүгээрээ яагаад зарим газар буг согоон арсаар хингэр хийгээд зайгаад зарим газар тэр гөрөөсний арс хийгээд байгаа. Тэгэхээр тэр нутгийнхаа одоо юмыг л ашиглаж байгаа байхгүй да тий. За тэр ахуйн соёл юм нь одоо ерөөхдөө ингээд бөөрийнхөө цан үйл дээр шингэчихсэн байгаад байдаг. Түүнээс ингэж төмөн хувааж болохгүй. Тэгэхээр Монголын бөө мөрөглийг л одоо илүү судлах хэрэгтэй. За жишээ говийн чиглэлийн бөөнөр ингээл үзэх юм бол яг тэр нутгийнхаа онцлогоо шалтгаалаад арай нэг өөр жоох юм ч юм уу хойд зүгрөө рүү болохоор арай өөр ч гэдэг юм ингээд тэр юмны онцлог шалтгаалаад байгаа байхгүй да. Түүнээс яг одоо юу гэдэг ийм ястны бөөгээ хайх юм бол тэр яахгүй тий. Хэцүү. Тийм байна да. За тэгээд миний мэдж байгаагаар Увс аймгийн Малчин Тис зэрэг сумдууд бас баяд хүмүүс нэлээх баяд яст нэлээх байдаг санагдчихээн шүү тий. Яг Увс аймагт миний мэдж байгаагаар одоо тэр тэгш жаргал гэж удхан байсан баа гоё ядгаа гээд амар жаргал гэж удхан байсан байгаа. Тэр ямаан гэж удхан байсан байгаа. Бас тэр давс цумаар бас ганц нэг тэр тагны бөөнөр байсан байгаа юм. Туваа бөөнөр итер бас байсан байгаа юм. За тэгээ миний мэдгүй ч гэсэндээ бас бөөнөр бас байсан тийм янз янзын дом хийдэг ч үгүй юм уу барай юу гэдэг те нэг юм онцгой өвдөлттэй хүмүүс бол янз бүр байсан байгаа юм. Улаан хин блээ бас нэг тийм зайран байсан байгаа. Нэр нь орчдгүй улаан хин блээц тий. Ёстой жинхэнэ нөгөө нэг галаар өстой янз янз юм хийдэг тийм байсан ба. Тэгээ улаан хингээд нэрлдэг болчихсон гэд тий. Тэгэхээр яг чи ингээд салгаж биш заяа. Энэ
энэ ясны бөө, тэр ясны бөөг салгаж зүгээр Монгол бөөгөө судлах хэрэгтэй байхгүй. Тэгвэл чи ойлго. Гэхдээ яг үнийг хэлэхэд бол яг үнэхээр бөө хүн чидэх юм уу те чам тэр юмны өгдөл байгаа бол чи нэг зовхгүй ойлгоно те. Ямар хүмүүс хичнээн янз янзаар яваад ойлгохгүй нэхэр тэр хүмүүст яг тэр хэмж тэрийг ойлгох хүлээж авах тэр өгдөл нь яг үндэ бол байхгүй байхгүй. За тийм байна. Цагааны онготын талаар гин ингээд хүмүүс ингээд цагааных, улааных, харих гэл ингээл яг тэр чинь бид нар л тэгж хуваагаад байгаа бол англиад яриад байгаа болохоос биш тэр чинь онгодлол бол онгод байхгүй юу тий. Улаан жамсран биш үзгэнэ. Улаан жамсран гэж би тэр миний саний ярьсан бол биш. Гэхдээ улаан жамсран гэж бөө байсан юм гинлээ тий. Энийг бас би нэг түүхий саяхан нэг сонсч ирсэн юм. Нэг манай нэг найз хэлж ирсэн юм аа. Улаан жамсран гэдэг энэ тийм өстой амар догшин зайран байсан гэсэн. Бүр амар догшин. Тэгээс тоо нэг ламнар итер янз янзаар ном уншаад яагаад дийлэхгүйсэн гэсэн. Тэгээд өстой нөр жинхэнэ нэг өстой чадыг гэснээр чаддаг, аллыг гэснээр алдаг бүр тийм амар догшин бөөсөн гэж. Тэгээ үнэхээр дийлэхгүй болохоор гэртээ нөгөө нэг хамт унтчихт нь үүрээр ламнар шатаацсан гэж. Тэгсэн чинь тэрний дараа л сүм дугуй нь болгон дээр гал гараад нөө онгод болж эргэж ирэнгуутлаа сүм дугуй нь болгоныг шатаагаадсэн гэж. Ном уншгаал энэ тэндээс өөрөөж гал гардаг бүр ингээл дүрлцсэн юм басдаг. Тэгээ бүр яагаад ч аргаадаа за энийг үнэхээр дийлэхгүй юм байна. Үнэхээр одоо яагаад яагаад ч өстой нэр болохгүй юм байна гингуутлаа бурхан болгож одоо нэг бүтээж бурхан болгож шүтэж тэгж одоо зөөлсөн гэдэг юм байдیں۔ Гэхдээ өөр түүхэн ч байдаг л юм. Яг миний мэдж байгаа түүхэн бол ийм байна. Тэгээ бурхан болгож шүтсэн. Тэгээд энэ юу гинэ одоо улаан жамсран гэж тэр бөөгийн хорлол юм дарагдсан гэж түүх байдгийн шүү. Түрүүний бол ярьсан бол биш л дээ тэр арай өөр байсан. Улаан жижиг авлуу зүйлээ нэг тийм нэртэй бөө гэдэг байсан гэж түүх байдгийн шүү. Энэ цагааны онгод гэсэн энийг юу коммент устгацсан юм шүү. За тэгээд дараагийн асуултанд оръё доо. Би ер нь жоохон иймэрхүү зөвүүн талын нөгөө нэг асуултуудыг нэлээд төвөрлээд яа гэж бодсон. Хөдөө найзуудтайгаа зугаалж явж исэн. Тэгээд нэг газар бүгдээр орой жоохон бичлэг хийсэн. Тэгээд тэрэн дээр нэг тийм сонин үхээрийн гимээр юм гарах шиг болсон. Тэгээд тэрийг үзснээр манай найзууд нэг би хаа өдөөд дор бүрнэл хүн хараар яваад нилээ их юм болсон гэж байна. Энэ бас хариулт нөгөө нэг айцтай л холбоотой болчихж байгаа. Гэхдээ ер нь юу шүү одоо сүүлийн утас шүрмэс инэтэр юм чинь бас нилээн тийм гэрлийн ойлт янз янз юм одоо ч явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нэг тэр цаанаа одоо юу гэдэг нэг тийм юу үүсгдэг гэж бас яриа л дээ нэг юм тийм фортл маягийн нэг юм одоо одоо бидний одоо ил далд одоо тийм хоёрын хооронд нэг төр зургийн нэг юм үүсгдэг гэдэг юм байлээ. Тэнгуут тэр үед нэг тохиолдол янз янз юм байх юм бол болгоцч тэрэн дээр авто зураг мөргөн дээр гардаг ч байт юм уу те. За яг тэгээд янз янзын тохиолдол байж болж. Гэхдээ тэрийг хараад айсан цагаас эхлээл өөртөө нөө тэр сүрэг ирчим юмыг татаа тэрэндээ дарлуулж байгаа байхгүй юу? Яа байхгүй юу? Дарлуулаад тэгээд нөө нэг сэжгээр өвдө сүжгээр идэг нь гихчээр тийм байна. За нэг ийм асуулт ирсэн байна. Онготой хаалгаж болдгоо ер нь заавал авах ёстой үгүй гэд байх юм. За яг энэ би бас энэ тал дээр өмнө хариулжсэн л баг. Гэхдээ дахиад хүмүүст яг хариулт өгөхөд бол нэг ийм л юм байна. Аваагүй тийм тохиолдол байдаг л юм. Би одоо өмнө бас ярьж лээсэн баг. Би нэг настай хүнтэй танилцчихсан. Тэгээд бөө болох ёстой гэж тэр хүнийг залууд нь хэлж исэн гэж байна. Тэгээд яагаад ч тэгж болохгүй одоо сургууль соёл өөр юм бодож исэн гэж байна. Тэгээд үнэхээр арга ядаад
нутгийнхаа бөөдөр очиод мал сэтэрлээ. Тэр сэтэрсэн маландаа онгодоо одоо оршоош тэр нэг зан үйл юм байдаг юм да. Тэрийг хийгээ. Тэгээд за энэ малланд чинь одоо салхи савдаг хоёроос өөр юу ч гар хүрэхгүй шүү. Ингээд зөнгөөр явах хэрэгтэй юм шүү гэд. Тэгэд өөрөө чөлөөлөгжсэн гэж байна. А тэр битгийл бүр бөөгийн онгодоо авахгүй тулд хэсэг хугацаанд ус мүсээ хусаад хийдэд лам болж исэн гэж байна. Одоо нэг ганц 2 сар ч юм уу те. Тэгэж өөрөөс холдуулчихсан гэж байна. Тэгээд одоо амьдралынхаа өөрчлөлтсөн тийм тохиолдол байдаг бол бүр яагаад ч авахаас ч аргагүй болсон тийм тохиолдол ч гэсэн байгаад байна. Юу ч хийгээд бүтэхгүй, юу ч хийгээд болохгүй. Тэгээд эцэст нь энтэйгээ одоо өстө хувь тавилангаа холбож эвлэрээд одоо юмтайгаа нөхцсөн гэж байна. Тийм бол одоо хоёр талтай л баггүй да. Аргалаад болсон тохиолдол байдаг бол яг хөө тэр нэг давуулга итэр гэж нэг тийм зан үйл юм бол байх нь байдаг л юм. Тэгэхдээ яагаад ч болохгүй бас тийм тохиолдол бас байж л байна. За тэгээд нэг асуулт нь энэ байна да. Асуултанд хариулт авч чадсан бахаа гэж наа чинь. За тэгээд над руу ирсэн асуултуудын дараагийн асуултыг авъя да. Би онгодоо аваад угаа аваад удаагүй маа. Тэгтээ нэг л болж өгөхгүй өөрөө ч байгаа юм шиг санагдаад байна гэсэн байна. За энэ одоо яг л нэг учир ухаан олох гээд дөнгөж альва ямиг эхэлж байгаа хүмүүст бас нэлээд ойлгомжтой хариулт өгөхийг хичээ да. За уг гэдэг бол яг нэлээд сүүлийн үед гарсан л та. Ялангуяа бүрээд банерын дод уг барих хэтэргээд тиймэрхүү юм байдаг. За яг тэр нь ч хамаалга. За тэгээд онгодтой холбогдоод ингээд өөрөө байгаа ч юм шиг гэдэг. Хүмүүс нэг зүйл дээр бодоод байгаа. Энэ тэндээс 9 шидийн юм сонсчоод тэрийг өөр дөр болох гээд байдаг. Юу гэдэг юм үл ингээд өстө нэг тэнгэр мэнгэрээр яваал уу муу унаал өстөнөр ингээд тийм байхгүй л тий. Тэд дайны хүртлээ олон жил үсттэй. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол тухайн хүн магадгүй ихэлсэн тэр юмнууд тэр арга барил тэр заншил эдэл хэрэглэл өмс зүүж байгаа нь болохгүй ч вэ нүү. Тийм бас асуудал гарахгүй ш гардаг хүн одоо сэтгэлээрээ байхад юу ч өмсөн болно нэтэргээд идэх хүмүүс бол одоо уучлаарай шал өөр юм шүү. Тэрнээс болоод болохгүй байдаг юм байдаг. Тэр онгодтойгоо нөхцөхтөө ингээд юу гэдэг те буруу зүрх юм идэлж хэрэглээ тэрнээс болоод ингээд эсвэл зүгээр л чиний дотор байгаа түмэн эргэлзээ тэнгэлзээ бодол чинь чамайг бариад байна. Чи өөрөө бас тодорхой хэмжээнд онгод руугаа очих хэрэгтэй байхгүй юу? Тэгэж та хоёр нөхцөх хэрэгтэй. Чам дээр 90% ирлээ гэж бодоход чи үлдсэн 10%-ийг нь хийж онгод руугаа өөрөө төгч очих хэрэгтэй юм байхгүй. Хүмүүс нэг ухаан мэдрэлгүй унаад өгөх юм бол тэр ингээд сайхан лаг болчих юм шиг бодоод байна. Үгүй л дээ. Тэгэх юм бол тэр одоо өстө тэр онгодоо дийлэхгүй байна. Тийм чадахгүй байна. Тэрэндээ дарлагтал унжийн тусч ин гэсэн үг. Та хоёр чинь нөхцөн гэдэг чинь та хоёрын оюун санаа чи минер бүх юмараа та хоёр нийтж штэ тий. Чи бөө бөлөгч ин штэ. Түүнээс чи зүгээр энэ тэнд нэг хүмүүсийн цохоосон тий. Би өөрөө ингээд зовлон дээр гараа суучдаг муучдаг гэсэн. Илий баллаа юмд итгэж явах юм бол чи тэгэл тэр чигтээ төрж юм. Та хоёр нөхцөж байгаа болохоос биш чи ингээд цохиулсан юм шиг унаад босч байгаа бол тэр бол муу байхгүй. Тэгээд дөнгөж эхэлж байгаа олон удаа бас нэг сэтгэл дундуур байх юм гарна тэр битгийл одоо ийм хүн энэ асуултыг асуусан хүн битгийх л тэр нөгөө бидний дунд домог түүх мэт яригадаад идэх хүмүүс ч тэр тохиолдол байгаа. Янз янзын бөөнөрийн домог түүхэн тэр тэдэн өдөр бөөлөд одоо онгодтойгоо нөхцөж чадаагүй сүулдэ бүр өөрөө ч итгэхгүй ингээд байд зэтрэгсэн түүх юм байдаг байхгүй. Тэр чинь бүр үнэхээр чинь эндээс өстой нэг ориглсон тэр их тэр нэг юм дээр л чи өстой тэр онгод руу бас өөрийгөө чөлөө тэр онгод руугаа л дөхөндөө. Түүнээс зүгээр чи нэг зааварчилгааны дагуу энийг бариад ингэж нүдээд тэгж хилээд гэдэл ингээд байх юм бол жоохон хэцүү тий.
харин чамаас бүр тэр их хэмжээний тэр тэмүүлэл, тэр их хэмжээний бүр нэг тийм сэтгэл хөдлөл бүр юм үнэхээр бүр эн чинь нэг буцлах хэрэгтэй байхгүй. Тэгтлэл олон юм болно доо тий. Түүнээс шиг зүгээр чи одоо энийг тойржгүйгээд ингээд бүүлээд ингээд болчихно гэдэг бол тэр биш байхгүй. Тэгээд эхний жилдээ чи нэг сайхан бөөлнө, дараа нэг л тийм шиг тэгээ бөөлөлт их муухайч болцсон юм шиг чам санагдана. 10 удаа чам тийг санагдана. Дараа нь 9 удаа, дараа нь 8 удаа, дараа нь 7 удаа ингээд л баг багаар явсаар эцсийн бүлэгчээ өстө нэрэ тэрнтэйгээс жинхэнэ нэрэ нөхцдөг болох байхгүй. Чи арга барил ойлгож эхэлнэ. Тухайн онгодуудаа баг багаар таниад эхэлнэ. Энэ онгод ямар хөг аян дээр ирэх юм те, хуураар юм уу, хингэргээр байдаг юм уу те, ямар тэр дуудлага юмд уярж ирдэг юм, тэр онгодыг дуутахад ямар идэ засаж ямар утаа үнээр тавьбал зүгээр байдгийг, арц ганганы үнэр нь байдаг юм уу те, юу байдгийг, аргал хомоол нь байдаг юм гэл чи баагаар тэрнийг ойлгоод эхлэх байхгүй. Тэгээ чи арга барилаа ингээд ороод ирлээ. Тэрний дараа зүгээр чиний чамд өстө нэрэ гэнэр ястол нэрэ бүр итгэмээргүй юм, сонь юмнууд болж эхэлнэ. Чи бүр шал өөр төвшний юм их мэдэрнэ. Тэгээ тэрийг одоо юу гэж тайлбарламаар юм бэ? Бөөл амнар амтан болж ховирдог түүх, тийм түүх өстө зөндөө. Одоо тэр арилтыг гэж зайран бол бүргэж хуулж ховираад тоонороо нисээд гарсан гэж байгаа юм. Одоо энэ тэр түүхийг ярих юм бол юуг дуусахгүй. Гэхдээ нэг асуулт энэ дэр гарна да. Яаж? Тэд яаж чадав гэдэг тийм ээ. Энэ дэр би ингээд олон талаас нь судлахыг, ойлгохыг хичээж ирсэн. Тэд яаж чадав? Нэг бол тэнд асар хүчтэй ховс юм уу тэр үйлчлээд байна уу те. Тэр хүн зүгээр хүнээр байж болж зүгээр тухайн хүн тэрийг амтан болцсон байна гэж хараад байна уу те. Эсвэл үнэхээр тэр яг юмд ховирж гин үү те. Аль нь ч юусэн гэхдээ яаж гэдэг асуулт үргэлж гарна та. Тэгэхээр хүн тухайн үеийн тэр бөө идэр бол өнөөгийн бид нар шиг төмөн юм руу тэмүүлж амьдрдаггүй л байсан нэг том хариулт байгаа юм. Төмөн юм руу. Түүнээс яг л бидэртэй адилхан нэг зүрхтэй хоёр бөөртэй хоёр нүдтэй ингээ яг ижилхэл хүмүүс байгаа тийм үү. Арай нэг давуу тал нь магадгүй нөгөө нэг амьдрах чадвар илүү сайтай, бас илүү нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг, элдв юм давтдаггүй тиймэрхүү нэг юм өөр юмнууд байгаад магадгүй би арай хамаагүй ирүүлч байдаг юм, арай сэтгэлээ хатчих тийм. Яг энэ цаг үед бид нар бол төмөн юм төвлөрж амьдэрдэг. Та нэг 5 минут суугаал бичээд үзээрэй. Бид нар утас, мөнгө, машин, бензин, тос дээгэл хүмүүсийн ботол тэгээ бүр тэр битгий л одоо зүгээр нэг хүн өөрийнхөө дуулж бүжиглээд явж явах хүртэл тэрнээс нь болж хүмүүс зовж зүтрээд хүч гээд байгаа сте баг тэрнээс нь болж харвчих гээд байгаа сте. Тийм хэврэг сэтгэлтэй болчихсон. Тэгээ төмөн юм санаа зовдөг болчихсон. Төмөн юмд шундаг болчихсон. Тэгээ дандаа дотор юмыг үзэн ядна, үүсгэн тэгээ бүр тийм болчихсон хүмүүс чинь тэр төвшөнд очиход өөртөөгөөс тултал ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэ. Гэхдээ тэр цаг тиймэрхүү зүйлс ирээдүйд байхыг үгүйсэхгүй л дээ, тий. Гэхдээ нэг юм байна. Энэ бүр ингэдэг гэж байгаа юм. Өстой нэг хэрэгтэй үедээ хүч бөөсөх гардаг гэж байгаа. Жишээ нь тэр арилтыг бөө бол бүр нисдэг дүүлдэг бөө болох гээд нэрсөө нэгэд болж өгөхгүй байсан гэж байгаа. Тэгсэн чинь бүр яг нөгөө нэг баригдах гэдэг шилийн сайр байсан. Яг баригдах гал өстой эрхийн даваан дээр тэр шидэн гарсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд бол тухайн үед бол туйлын их хүчтэй хүсэл тэмүүлэл гарсан байгаа байхгүй. Туйлын хүчтэй. Би нэг саяхан ингээд нэг юу богдуулан дугуй цагаан гэж байдаг шүү дээ. Хүмүүс нөө Сүхбаатарын талбайтар гэж нэрлээд алхаа дээр нь гардаг юм тэгшгээ эсгэн газар байдаг та тий. Тийшээ алхаж гарахдаа би амар ядраад нилээ дуудаа ингээд амарч ирснээр сандаг байхгүй.
Одоо саяхан штэ. Тэгсэн чинь би өмнө нь болохоор би тэр яг ингээд тайгаар ч юм уу битүү мотор ингээд ганцаараа явж байхдаа тухайн үеийг бодох юм бол барыг 20-30-аад км-ийн үүр хөвчтэй байсан. Тэгээд сүүл би энэ богдуул руу өсгөд үүр хөвчгүй байсан штэ. Тэгэд би 20-30-аад км үүр хөвчтэй байсан. Тэгсэрний би амар алхаж исэн байхгүй бүр ингээд жоохон усуугаал тэгэл алхаадсэн. Тэгээд хоол ундгүй байсан. Тэгээ жоохон усуугаал алхаадсэн. Тэгсэн чинь яагаад тэгс тэр үед би нэг нар жаргахаас өмнө тэр цэг дээр хүүрнэ. Тэгэхгүй бол одоо бүр хэцүү гэдэг тэрийг одоо нэг бас нэг тэр нэг үнэхээр бүр над хэрэгтэй туйлын тэр нэг хүсэл захирагдаад байгаа шүү дээ. Би энийг ийш алхахгүй л өөр надад ямар ч сонголт байхгүй. Нэг бол би эндээ үлдэж чонохоо хоол болно. Тэ эсвэл төөрөн. Тэгэхээр би одоо өстө уудах замаа харж байгаа дээр аль болох ахиухан замыг туулах хэрэгтэй гэдэг. Яг тэр хүсэл эрмэлзэл тэмүүлэл надад байсан болохоор би үнэхээр бүр хүчтэй байсан юм байлээ. Өстө нэг миний цаанаас өөрийн ирэхгүй тэр хүч гарсан. Тэгээ сүүл би зүгээр ингээд богдуулгар ингээд алхахад жоохоо яваа сумаар санагдтал, жоохоо яваа ингээд юм уумаар санагдтал гэсэн яах нь. Тав тухтай бүстэй эргээд орчхоор би буцаад сул дорой болж байгааг шинж өгөхгүй да. Тэгээ тэнгуул үнэхээр амьд тулсан газар бол нэрээ хүнээс аюулын их зориг төвчээр гарна. Тэгэхээр бид ерөөсөө маш хүчрэх байхгүй юу? Бид нар маш хүчрэх. Зүгээр бид нар ингээ нэг жижиг сажиг юм ингээд нэлхраал ингээл анхаарал хандуулаад тэр байдлаасаа холдоол нэг юм нялзрын амттуулаад байгаа боловч бид нар жоохон зөрөгтэй байж чадах юм бол бидэрт маш хүч байгаа. Тэгэхээр чи элдв янз юм ингээд энэ тэндээс гэхээс илүү төр өөрхөн дотроос гаргаж чадна. Хүч гэдэг зүйл тэнд байгаа шүү гэж чи тийг очиод авах юм юу ч байхгүй. Бөөнөр ингээд үүдээ хингэргэндээ юм хийгээд ингээд уул хадаар ингээд олон сар өдрөөр ингээд явж исэн гэдэг чинь хүч хайгаа тэрийг нэгээр цуглуулад байгаа юм биш. Тэгж явах хугацаанд өөрийнхөө тэр хүч чадлыг нээгээд байгаа байхгүй юу? Багаар нээгээд байгаа юм. Түүнээс үүш тэр чинь ингээд жимс ногоо шиг энд тэндээс очиод цуглуулад хураагаад авчдаг юм биш. Яг мэдээж уул бас байгаль дэлхийдэг ойрхон байхад хүн шал өөр л байна. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ тэргүй шал өөр. Гэхдээ тэгж хүчийг нэг газраас авах гэдэг юм биш. Тэр тэгж явах хугацаанд л өөрийгөө элдв янзын сорилтанд тулгарч өөрийгөө юу чаддаг багаар нээсэргээд хүн шал одоо өөрөөсөө бүр шал өөр зүйлсийг гаргаж ирж байгаа. Өөрхөн төсөөлөжгүй тэр хүчийг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр тийм байна. Тэгэхээр би хийлжсэн тийч зүгээр ингээд нэг юу гэдэг тийм нэг дийлгэцний ард суугаал орой болгонтой хоолоо идэл тий зөөлөн буудан дээр унтаал тий өдөр болгон машин барайл гэх юм бол чуулан бүр нэлхраад чи бөөч өнөө ламч өнөө халин ч өнөө тэгэл нэг хэмжээндээ л зогсно. Хичнээн хүмүүсээр очиж үзүүлээд хичнээн хүмүүсээс очиж юм сонсоод байгаа байдал чинь байдгаараа л байна. Хичнээн юм олж уншлаа. Яг мэдлэг оюун олт хэлэхэд буруу юм байхгүй. Гэхдээ чиний мэдсэн ойлгосон чинь чамд болон бусдад тус хүрэхгүй бол хэрэг байхгүй. Тэгэхээр бүү гэдэг бол 50 таваараа байгаад ээж болтгүй юм. Яах вэ зүгээр би нэг түр өмнө чилжсэнээ бусдаас илүүж болохгүй яах вэ? Тэ надад зүгээр нэгсэн хай нэг мэдэх юм байвал мэдээд хай нэг мэрэгтүүлэг тавиад чадах юм бол нэг цэцлэг чинь ойр тойрныхондоо болно. Тийм хэмжээнд багт болно гэх юм бол хамаахгүй л тач. Би өнөхөр бөө болмоор нь хөвөлтгөл хамгийн түрүүнд айцтайгаар нүрт толно да. За тийм байна. Жохон хариултыг жохон нуршаад яг нэг Брэд Бөөнерийн тал дээр ихэд бол бас айгүй гээд маш нэрийн нандин ёс уламжлалтай бас тэр үнэхээр бас гайхалтай тэр соёл юм байдаг шүү дээ. Яг Монгол тэр одоо дарим гэж удхан орж ирсэн байгаа юм тэр бух зайран гэж орж ирсэн байгаа юм одоо тэр бух зайран гэтэр бол бүр түүх домог юм тэр одоо ханх манхаар орж ирж ирсэн гэж байна. За тэгээд тэр дарим гээд одоо тэр хоёг утсан дорнодын музейд хадгалж байгаа удган гэтэр тэр чинь аль үжи бөө очиод орж ирж ирсэн гэж байгаа. Бас тэр
пата гэж зарим бас ирж исэн гэж байгаа юм. Тэр хинтийн тийшийг бол одоо нэг хавах гэж зарим наашаа тэр яагаад үг нэг тухайн тэр 20-д оны үед тэр наашаа одоо бүрээдүүд маш их орж ирсэн шүү дээ тий. Бүрээд төгсөтнгүүд нэг тэгээд нэг тэр дунд чинь нэг одоо ялангуяа энэ хойтлын сумуудаар одоо Монголын хойд хэсгийн тэр хойтлынхон сумуудаар нэлээх түлхүү орж ирсэн. За тэр дорон дээр бол тэр нэг одоо даш балбар тэр Баяуул этэргээд за тэгээд дөрвөн суманд илүүчлэн Баян дунд цагаан аваа баха. За би бас ганц нэг юм буруу хэлж магадгүй шүү. Бүрээдүүд их орсон тэр сэлэнгийн 90 хөдөр итрээр бол тэр бас бүрээдүүд орж ирж ирсэн тэр чинь нэг сонгоол гэд бүрээдүүд. За тэгэл хинтийн хойдлын хэсгээр булганы тишг рүү бол бас бүрээдүүд юу тишг рүү бас бүрээдүүд аяух орж ирж ирсэн. Тэгээ хөвсгөлийн ханх руу итэргээд тий. Тэгээ энэ орсон. Энэ дунд бас аягүй болон тийм бөөнөр бас олон ч байхдаа ер нь нэрсэр ингээ бөөнөр бас орж ирсэн байд юм байна лээ. Тэдний нэг нь тэр дарийн мудган тэр хавх бөө за тэгэл тэр пада зарин итэргээл ингээл ийм хүмүүс байсан байгаа. Аль хизээний бүү болчихсон. Тэнгуут л ингээд бүр одоо тэр байгаль нуурын тэр хавар байсан бүр эртний бүрээд бөөнрийн талаар судалгаа юмнуудыг би харж ирсэн байхгүй юу. Одоо ялангуяа тэр Хангалав гэдэг хүний судалгаа тэр Орос хэл тэр нэг найзараа орчуулаад харж л байсан юм. За тэгээ хуучны зураг ингээл бичлэг хиний тэр юм үзэж ирсэн. Тэгсэн бүрээд бөөгийн тэр бөөнрийн бүр эртний тэр одоо бол яг зарим талаар бол шарын шишинд бол олон соёлын хувьд бол жоохон ингээд холилдсон юм бол байгаад байгаа. Тэнгуут бүр тэр ингээд хуучны тэр бүрээд бөөнрийн үеийн тэр одоо хар зураг мураг ингээд харж явах үед төмөрлөг зүйлс тэгээд илүү тэр нэг баларлаг хэв шинжээ харин ч айгүй сайн хадгалж ирж исэн юм билээ одоо нилээн тэр баларлаг хэв шинж. Тэгээд яг жинхэнэ тэр нэг Сибирь нэг багт бөөнөр гэж байдаг шүү дээ. Ерөөс тэр юмчлаг тэнд байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр бүрээд бөөгийн тэр бүр тийм судалгаа байсан. Бүрээд бөөнрийн дунд тэр Хангалав гэж хүний тэр судалгаа. Тэгээ бас ганц нэг Оросын тэр нэг бөөмөг судалж байгаа хүмүүсийн дунд ингээд тэр судалгаа хэтэрийг юм харахад тэр бөөгийн тэр онгод юмд бүр маш догшин гэмээр тийм тэмдэглэл юмнууд ч байсан. Бүр тэр битгийл одоо ингэж хэлж болох юм уу да. Зөвхөн тэр зүрхний ховдлоноос гарсан цусыг тэр өргөдөг байсан тийм онгод итэр байсан гэж ярьж байгаа байхгүй жишээ. Тэр эртний юмд тэр бүр тэр бүрээд бөөгийн бүр тэр яг 17-8 тийм онгох шүтлгээгүүдийг ингээд бүр ингээд бүртгэлжүүлээ тэгээ тайлбар мэлбэртэй тэгээ судалсан тэр 1900 оны донд үед юм уу да тийм судалсан тэр судалгаа хэтэр юм байдаг юм лээ. Тэгэхээр бүр яг тэр Сибирийн тэр нэг тайгын бөөнөр байдаг штэ тий. Тэнд бас угаасаа тэр байгаль нуурыг тойрол амьдарч байгаа штэ. Бүрээдүүд, якутууд тэгэл нэг одоо Оросын янз янзын олон угсаатангууд байгаа штэ. Хакасууд гэдэргээл тий. Тунгуус гэл. Тэгвэл яг тэр нэг эртний тэр бөөгийн ёс уламжлал нь бол тэр бүр яг 20 он хүртэл юм бол амар сайн хадгалагдсан байгаа байхгүй бүр баларлаг хэв шинж. Тэгээд бүр яг нэг тийм одоо нийлэн тэр төмөр зүүсгэл мүсгэл юм ихтэй одоо могоо манжих гэхэр юм бараг тэр хуучны тэр бүрээд бөөнөр юм даахгүй. Тэгээд ийм нэг бол ийм арьсан баг хүмүүстэй нэг бол ийм төмөр эсвэл гуйл ч гэдэг юм одоо сүлээд гуйлаар хийдүүлсэн байна. Зэсмсэр хийдүүлсэн тийм багт бөөнөр аюух байсан байгаа байхгүй. Тэгээд дандаа ийм ивэр юмтай. Тэгээд тэр бөөгийнхэн тэр онгод юмнуудыг тодорхойлоход бүр аюу сонин тийм хүн яаж байгаа байхгүй. Жишээ нь одоо тийм загсан тийм онгод эсвэл тийм шувуу онгод ч гэдэг юм уу. Тэгэл эсвэл бүр одоо шуун биетэй хүн толгойтой онгод ч гэдэг юм уу. Тэгэл тийм янз янзын тийм бүрээд бөөнрийн онгодуудыг тэгж одоо яасан байгаа байхгүй. Тэнгууд л нэг яг якут ивэнк тунгуус өдрийн бөөгийн судалгааны юмт бол энэ харьцангуй их ойрхон талтай байсан. Тийм байна да. За тэгээд тэр талаар яриул харин тийм байна. За Монголд бас яг тийм тэгээд бид нар сүүл тэр дарийн мудганы тэр хуйг мөгийг харж яхад яг тэр баларлаг хэв шинж нь бол бас айгуу сайн тэр хуйг хувцсан дээр нь бол хадгалагдсан байгаа байхгүй. Тэр ингээд хүний арга яс тэр бүхнийг ингээд үрсэлчихсэн. Тэгээд тэр архаал мархаал оргоо идрийг ингээд харах юм бол харин бөөгийн хамгийн эртний ёс уламжлалчин тодорхой хэмжээнд тийм
урайд бөөнөртөө хадгалагдаж үлдсэн байгаад байгаа юм. Дарийн модгоны хуйгнаас харахад бол тэгээд тэр чинь ингээд таягт бөөгөөс ахуулаад одоо хийц хингэрэг барьсан бөө болтлоо маш их замыг туулдаг тийм юм байсан юм лээ. Таягт бөөгөөс ахуулаад. Тэрийг бол мэдээж ойлгож байгаа байлгүй дээ. Тийм ээ, надаас хэлүүлдэхгүй. Тийм байна да. Тийм болохоор бид нар тодорхой хэмжээний мэдлэг, судалгаа хэрэгтэй. Тий. Тэгээд мэдээж төлөвшөлт нэг ёс суртахууны тий. За тийм байна да. Тэгээ би тиймэрхүү нэлээд их тийм түүхийг матна. Тий. Ургамал гэж бүр тийм бүрээд удган байсан байгаа юм. Ургамал гэж удган байсан юм. Тэр бол ер нь нэг тэгж ингээд юу хоёр хувц өмсөд ингээд бөөлөд байхгүй ч гэсэн тий. Тэр байгалийн тэр стон нэг тэр савдаг өдөртэй нэстэ ярьдаг байсан гэж байгаа. Тэгээд одоо нэг хүн өвдлөө гэхэд энд хүнийг идгээх ангаах тэр өвцтэй ургамал юм нь хаана байгаа вэ гэдгийг тэр уул усны эзэнд юмтай нь яриад л мэдчихдэг байсан гэж байгаа. Тэгэл ингээл яваал жишээ нь одоо нэг ургамал л төмөн олон адилхан байх чинь тэндээс бүтэн өдөржингөө шахав хайж хагаад яг нэг зөвөөгөө олдог. Тэгээ маш олон хүнийг имчилдэг. Тэгээд ингээм арьсан бохсуудтай тэгэл улан л байгаад итгэсэн гэж өглөө гараал тэнчэнэ байж гол орой бараг ирдэг тийм ургамал гэж айхтар удган байсан гэж. Яг бас тэр тодорхой хэмжээний өгдөл онгоцтой л хүн байгаа хгүй. Хоёр хувц өмсөд нууцаар бөөлдөг байсан ч юм уу тэрийг мэдэхгүй ямарсан тэрийг нь бол хүмүүс баргийн харж байгааг гэж байгаа юм. Тэгээ хүн цусмас гэртээ цусмас нь урч яхад амандаа юм шившиж чагаад нулимчхад тэрийг нь тогтоож исэн гэтэргээд байгаа юм. Тэгэл одоо уулуу ингээд цай зүг янз янз юм өргөл асуугаал инээгээд байдаг гэсэн гэж байгаа. Тийм удган байсан гэж байгаа юм. Тий. Бүрээд удган байсан гэж байгаа шүү ургамал гэж. Тэрийг нэг хинти талдаал байсан юм шиг байгаа юм. Байсан болж таарад байгаа юм. Бас нэлээд хуучны тэр бөөгнөрийн нэг. За тийм ээ. За тэгэхээр бөө бол бас ямарч байдаг байж болдог байх нь. Бөөхөр үзэж хардаг ч хүстийг имчилж чаддаг. Ер нь бөөгийн хамгийн эхний тэр одоо хийхийг зорж исэн зүйл нь нэг нь нөгөөгөө л ерөөсөө аврах штэ. Өвдсөн бол, бэрцсэн бол босгож ирэх. Тэр хүслээс л тэр бөөгийн арга ухаан, сал дом юм гарч байгаа байхгүй. Тийм. Өмнөхөө одоо л энийг хүний алдчихгүй юмсан да тий гэдэг тэр тэмүүллээс юм гарч байгаа. Засалч гэсэндээ ерөөсөө тэгж л хүрдэг. Засал. Би энэ хүнд л өстөө энэ хүнийг л нэг өмнөхөө сэтгэлтэй өрөвдөж чинь энийг л нэг болгочих юм да, болгочих юмсан да гэсэн тэр их хүслээс л тэр засал гэдэг юм чил хүрч байгаа. Тэрийг зүгээр нэг юм практик ч юм уу ёс шиг болгож хийх юм бол тэгэл төөрх юм байхгүй. Юу гэдэг зүгээр ингээл за одоо ингэдэг юм чинь би өмнө ингэж исэн юм чи одоо нэг ингээд болчихно л гэх юм бол тэгээд л тэгэл хэцүүднэ. Тэгэхээр тэр их хүсэл тийм байдаг. Тэндээс л тэр засал дом янз юм гарч идэг. Тэндээс л мэрэгэн ухаан тэр янз янзын ухаан арга ухаанууд гарна. Тэндээс л чи олон зүйлийг ойлгож мэднэ дээ. За окей. За тэгээд чинь хэр удаа үргэлж чинь дараагийнхаа асуулт руу оръё доо. Манай нөхөр бөө болсон юм а. Тэгтээ сонин юм а. Онгод нь орж ирэхээр л зодод зохиол хэрэгчих гал юм уу ма тараагаад хэцүү юм а. Хажууд нь суухаас ч гэсэн айдаг боллоо гинэ. Би энэ өстө яг жинхэнэ үнэн хариултыг нь үнэнгүй шударгаар хэлчих үү. Тэ. Зүгээр цаад хүн л та нараас хариугаа авчих. Тийм л өчүүхэн. Одоо буруу арчлаа та нараас гин одоо тухайн гэр бүлийнхнээсээ. Энд дээр бол ингээд онгодноор зодод зохиод юм уу тарааж идээд уулж уцаарлаад яг уртын битсэн байна. Тийм. Тэгэхээр тэр хүн л хариу авчих. Тэр хүний л аяг юм гарч байгаа. Ухтаан бол онгод гэж тийм биш. Тэгж нэг гомдоол аяглал ингээд байдаг
юм биш. Тэр чинь бүр шал өөр тэр бүр зүгээр чи нэр үнэхээр хайрын тим юм байхгүй юу. Тэгэхээр тэр хүн л зүгээр юм аяг гаргаж байгаа. Тэр л нэг хүнийг дагаад 9 шид юм харчаад тэрийгээ дөөрэж хийгээд гэхдээ хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь өөрөөс нь ундарч байгаа. Ерөөсөө тэгж одоо хариугаал авчих шүү дээ. Тэр хүн тэр бөө биш байхгүй юу. Яг үндэ бол би иймэрхүү зүйлсүүдэд таарчсан. Бөө болсон ч л одоо та нарт ихгүй бол ингэхгүй бол тгийнлэг нь ингэж өгөх чатна үзэж дооншуулх нь бараг чи миний одоо улаачийг тэгжсэн үү гэж мэгээ зодж ийсэн ч гэж яах шиг бүтгий. Тэр бөө биш байхгүй юу. Тийм хүн дээр бөөгийн онгод гэж юм эргэчүү. Чи тэр нэг хүч чадал эсвэл тэр нэг сайн сайхан нэг хүлээж авах гэж байгаа бол чи хинбэ гэдэгт нь чухал өстэй. Чи ямар хүн байж иж тэр онгод гэдэг юмд нөхцөх юм бэ? Тэр чинь л байхгүй. Тэгэхээр тийм хүн дээр юм бүр тэр тусмаа бүр жигшээд иргэчихгүй юм. Яг тэр онгод гэдэг бол бас янз янзын юм байна. Станог санаанд багтахгүй юм байна. Саарч байна. Айдуу зүйл рааштай амирхтай ч байна. Юу гэдэг авартдаг ч байна, алддаг ч 9 шидийн юм байгаа. Тэр бүр чөтгөрчөөж бол юу ч хийж болно тэр. Гэхдээ тийм хүн дээр ирдгүй юм баггүй юу. Тэр чи юу ч байсан өөрийгөө үнэнхүү сэтгэлээр итгэж шүтэж явах тэр хэмжээний хүнтэйг л нөхсөн үү гэхээс биш. Ястаа нэг өсгийн өлөө хөтлсөн ч арилахгүй гэх чир тиймэрхүү хэмжээний хүмүүстэй ирэхгүй. Яг хэвээр эцсэндээ тэгээд үргэлжлүүлээд өөрөө нэг зохиогоо тэрнийх гол төр тоглоод явчихж байгаа ч магадгүй. Ер нь маш олон хүмүүс тэгж байгаа хаа тий. Эцсэндээ тэгэл юм бол цаг хугацааны ихэнд мэдэгдэнэ. Тэгтээ тэргүй санаа зовх эцгүүд уус мэдэгдэнэ. Тийм балаа юм байж болохгүй. Яагаас намайг удаан авдгийн гэл ах түнрээ зодсон ч гэж яах шиг тий. Миний одоо энэ улаач тийм үү гэтэргээд айлгц хүртсэн гэж яах шиг тэр бөө биш байхгүй. Тэр зүгээр мэдхгүй юу гэдгийг нь мэдхгүй. Ямар ч сан Монгол мөргөлийн ертөнцийг үзэх үзүүлэлтч байдаг юм уу, суламжлалч байдаг юм уу, бүр юунд ч вэ тийм юмны зич байхгүй. За тэгэхээр энэ бол ойлгомжтой хариулт болов. Тийм юмс байгаал юм зүгээр хэрэгтэн болсон дээ шүү дээ. Тэ. Тийм байна да. За яг тэ бид нар бол яг мэдээж хүн болохоор багаар ингээд өөрчлөлтөд засарч явж идэгэл юм. Тэ. Бид нар өөрийнхөө нэг төгс хөлбөртөө хүрэх гэж олон жилийн уртад янз янзаар өөрийгөө оролдож үзэн, магадгүй бүтлгүүтэн, тэ, магадгүй алтан. Гэхдээ дахиад хийчихин. Ягаад гэвэл миний дотор гэхдээ тэргүй яг тэр чинхүү тэр хүн байгаа байхгүй, тэр бөө хүн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд багаар тийшээгээл ингээд дөхөнөлтөө өөрийнхөө олон талтаар ингээд өөрчлөн хэрэг гарна, хөгжүүлэх хэрэг гарна, тэ, алдаанаас суулцах хэрэг гарна шиг юм уу. Тэгэл юм ингээл явна шүү дээ. Зүгээр ингээд өстой би нэг дүүрцэн хүн би бол нэг ийм л хүнгээл 9 шидийн амт нэг айлгаж ичигээл ингээд бол тэр бол ус анхнаас л биш л байхгүй тий. Тэгэхээр би заримдаа би ингээд яг шууд ингээд хариулж маяг байхгүй. Намайг бөө бол гэсэн гэж асуугаад байгаа хүмүүс яг асуулгүй л яг тэр хүмүүс ч мэдэхгүй юм ч. Гэхдээ зүгээр яг тайвширд хэсэг бодох хэрэгтэй. Би хэм блэ гэж. Би тэр агуу тэр хүчтэй тэр гайхамшигтай бас тэр тогшин ширүүн би тэр айхтар юмтай нөхцөх хэмжээний хүмүүн үү гэдгээл өөрөөсөө асуучих. Тэгвэл хариулт нь гараад ирнэ гэж байгаа шүү дээ. За тийм байна да. За тэгээд асуултандаа хариулъя да. Сунжруулад би бас хариултаа жоохон сунжруулчих гадах шүү. Эцэг эхийн хийсэн буруу юм өөр хүүхдэд нь
ирдгүүг. За би энд бас хариулчихсан тий. Зөв товчхон хариулчихад хийсэн хэлснийхаа үр дүнг тухайн хүн сайнаар юм уу муугаар хүртэн тийм. Тэгээ маш нэг муухай бүтээчлээ гэж бодъё л т. Тэрийг өөрөө идэд барахгүй бол үлдснийг нь өөр хөхтөн л идэнэ гэсэн үг. Тэр үйл лайтаа зууралтна гэсэн үг. Тийм зүйл байдаг. Тийм болохоор л бид нар өрмөн үлдэх хорвоо итэр гэж ярьдаг штэ. Зүгээр ингээл бодоод үз. Үнэнхүү тэр их муухай юм хийж явсан хүн гэж бодъё л т. Бусдыг гомдоож тий. Тэстэн айгу муухай ингээд тий эсвэл одоо юм зах хэмжээ хязгааргүй хандсан ч байт юм уу тий. Тэр өөрөө хүртхийгээ хүртээд дуусахгүй бол тэгэл үлдснийг нь хүртдэг тийм тохиолдол байна. Тийм зүйл яалтчгүй л байдаг. Би тэрийг бол янз бүрийн жишээн дээр боддоор бол харж л байсан. Бодсон юм минь биелээд ах юм аа. Би ямар нэг онцгой хүн юм болов гэнэ. Яг вэ. Зүүн совин гэдэг юм бас илүүтэй байдаг хүмүүс байдаг. Яг тэр гэхдээ ямар нэгэн тийм онцгойч гэдэг юм эсвэл нэг ламбуу болох шалтгаан боловч яг тэр хүн зүүн совин сайтай л байна гэсэн үг. Тэгээ бодлын хүчтэй. Тэгэхээр бодсон юм биелэн гэдэг дээр би хүмүүст харин бүр энэ зүгээр маш гоё зүйлийг хэлэхэд та ингээд өдөрт зүгээр өөрийгөө л анзаар. Та өдөрт төмөн бодол бодож байгаа. Тэгээд тэр бодлуудын чинь үр дүнд танд сайн болон муухай мэдрэмж төрнө. Сайхан бас муухай мэдрэмж. Тийм үү? Тэнгуут л та өдрийн одоо эсвэл 7 хоногийн хичин өдөрт нь айтайхан мэдрэмжтэй явж гин, хідэн өдөрт нь айгүй сөрөг мэдрэмжтэй явж гин гэдгээ анзаараад үзэр. Одоо бол хүмүүс дийлэнхтэй яагаад гэвэл 9 шидийн юм ингээд нэг цуглуулж байлгах хэрэгтэй. Янз бүрийн хүмүүст янз янзаар таалагдахыг хичээн ч гэдэг юм эсвэл бусдыг өөрсгөө байлгах ч гэдэг ч юм эсвэл өөрт хамааралгүй зүйлээр бухимддаг ч байт юм гээд тэгсэн шидийн болж байгаа. Тэрний үр дүн танд янз янзын бодлууд, тэр бодлоос ч юм бол танд янз янзын мэдрэмжүүд төрж байгаа. Тэр мэдрэмжээс чинь нэг юм ялгарч байгаа юм. Тэр мэдрэмжээс сайхан болон муухай мэдрэмжээс чинь саар болон эерэг аль нэг эрчим юм нь ялгарч байгаа юм. За тэгвэл тэр ялгарсан юм чинь тантай хамт байж байгаа үедээ яг тэр ижлэгэн зүйлсийг өөртөө татчихдаг. Байнгын одоо юу гэдэг юмыг ингэж өөлж гоолж ингэж явж идэг хүн өөртөө дандаа тийм стресстэй шалтгаануудыг татаад байдаг. Тэгээд зүйлдээ бүр ингэж би юм хүнгээ болчихдог ч гэдэг юм уу те. Тэгэхээр танд өдөржин хадгалагдж байгаа тэр мэдрэмж чинь нэгсэндээ энерги явуулчих л да бүгд. Тийм үү? Сүүлд бол квантын физик бол энэ талаар аяуг судлаад байна тийм ээ. За тэгэнгუთ тэр чинь танаас гарч байгаа тэр цацарж байгаа эрчим энерги юм чинь яг ижил юмудаа л дутаад байгаа. Тэгэхээр би нэг юм үнийг хэлэхөө. 5 худалч хүн байлаа гэж бодъё л доо. Тэ? 5 худлаа ярьдаг хүн байлаа гэж бодъё. Эдгээр нийлдэг байхгүй. Тэ. Яг тэгвэл эдгээр таарахгүй. Тэгэхээр юм ерөөс ижилтэйгээ л нийлдэг. Юм нь ижилтэйгээ л нийлдэг. Тэгэхээр танд агуулгаж байгаа тэр мэдрэмжүүд яг тийм зүйлсийг татна. Хүний тарих ямар нэгэн зүйлийг төсөөлж бодож явахдаа энийг бодит байна уу, хуурамч байна уу гэдгийг ялахгүйгээр тухайн хүний эдис хариу үйлдэл үзүүлж идэг. Энэ бол бүр орчин үеийн шинжлэх ухаанаар баталчихсан зүйл. Хүний сэтгэл хөдлөл гэдэг айхтар тэр битгий хүнийг халуун төмөршөв гэж итгүүлж байгаад гар дээр мөс тайхад арьсан түлэгж байгаа юм шиг тийм нэг юу илэрч ийн гэж байгаа байхгүй улаалт. Улаалт одоо илэрч ийн гэж байгаа. Тэгэхээр хүний тэр бодол, оюун санаа, тэр гарч байгаа эрчим энерги юм чинь амар хүчтэй. Тэг яг тийм зүйлийг би ер нь бүр ялангуяа танаас гарч байгаа эрчим энерги бүх юм штэ тэ. Та одоо нэг зүйлийг бодоод бас та бүхэн бид нар одоо энэ ингээд микрофоныг барихад энэ хатуу тийм үү? Хатуу. Гэтэ энэ чинь ингээд маш нарийн микроскопоор ч юм ингээд дугаар харах юм бол энэ маш олон жижигхэн атом молекул тэгээд бөөмсөөс ингээд бүтэж энд ийм түлхэлцүүд явагдаж байгаа.
одоо энэ ширээ сандлын юу байдیں тийм үү. Тэгвэл надаас гарч байгаа тэр бодол санаа, тэрийнгээр дамжсан тэр эрчим энерги юм энэ бүх зүйлтэй холбогдчихийдэг. Одоо тэнгуул яах нь яг өөртөө тохирсон тэр элементүүдийг хурааж идэг гэсэн. Тэгээ тэр нь танд өстой юу гэж ойлгох гээд нэгэ танаас гарсан оюун санааны хүч юу ч болоод ирж иж болно. Та үргэлжийн хар барааныг тээж байгаа бол яг тань тэр зүйлийг мэдрүүлэх төмөн юм ирэх болно. Юу л юу ирж болно. Тэр бүр ямар ч материаллык зүйлч болоод ч юм ямар ч үйл явдал болоод ямар ч нөхцөл байдал болж хувраад тань дээр эргээд л ирж байгаа юм баггүй. Тэгэхээр эндээс гарахын тулд хүмүүс чинь тэр одоо тэр мэлбогч байд юм уу, буддаач байд юм уу, энэ юмнаас гарахын тулд тэр олон сар жилээр бясалгал хийгээд байгаа зү тий. Өөрийнхөө энэ сэтгэл дотор бүтээсэн зовлон шаналлаас одоо хагацхын тулд ч тий. Тэгэхээр энийг л хүмүүс ойлгочих юм бол та амьдралд олон зүйлийн хариултыг олж чадна. Би нэг юу амьдралдаа энэ талаар ингээд нэлээд боддог, нэлээд бас аль болох бодол оюун санаагаа ингээд өөр байлгах хичээдэг. Тэгэхээр заримдаа ингээд нийгмийн амьдралд ороод ингээд нэг итгэхэд мартсан ч юм тийм тохиолдол байдаг. Гэхдээ энэ бол үнэн. Энэ үнэн гэдэгт ганц би итгэж байгаа юм биш. Энийг үнэн гэдэгт одоо маш олон хүмүүс энэ үнэн гэдгийг мэддэг байгаа байхгүй. Тэгэхээр та өөртөө юу авчирсаа гэж бодож юм? Юуг хүртмээр байна? Юуг амсмаар байна? Юутай учирмаар байна? Тэгвэл эхлээд тайвшраад өөрийнхөө оюун санаа, энэ бодол санаа, үг хэллэг тэрнээс гарч байгаа энэ мэдрэмжиндээ анхаарч эхэл. За. Бусдыг л үзэн ядаад л тэгэл тэрэндээ хорсоод л цөхрөөд л явах юм бол та дахиад дараагийн тэр зүйлийг мэдрэх ямар нэг үйл явдал нөхцөл байдалтай тулгарх л бол. Яг гэвэл та тэрийг л дахин сануулж, дахин хэлж дохио өгч шүү дээ. Энэ хорвоо ертөнцид дохио өгч байна. Тэр дохионы чинь дагуу яг тэр зүйлсээр. Тийм л байна. Энэ бол энэ монголчууд энийг бүр ихтер үес л мэддэг байсан юм. Санаа зүв бол заяа зүвч гэдэг юм уу те. Сайн явах санааных ч гэдэг юм. Сэтгэлдээ галтай бол тулгандаа галтай ч гэдэг юм уу те. Тийм байна. Гэхдээ зүгээр нэг хооронд ингээд зүгээр нэг хий хоосон зүйлийг төсөөлөхтэй биш. Тэрийг гол мэдэрнэ гэдэг чинь хамгийн чухал байхгүй юу? Тэ. Мэдэрнэ гэдэг чинь хамгийн чухал. Өөрийнхөө эд эсээрээ мэдэж өөртөө тэрнийг сануул гэдэг. Эцэст нь та яг орчлын ертөнцид тэр тохиогоо өгч байгаа. Магадгүй та эрүүл мэнд ирч хүчийг хүсэж иж болно те. Тэгвэл танд тэрнийг хийх зүйлсүүд тантай холбогдох бол. Гэхдээ энэ зүгээр хүн учир зүггүй янз янзын бодож төсөөлөд мэдрэмжээ хянаад бүх юм яана гэж юм шүү. Үйл хөдлөл үргэлжил байдаг тий. Нэг тийм түүх байдаг байхгүй юу? Нэг хүүхэд бурханд маш их итгэдэг байсан ба. Тэгэл янз янзын гуйдаг байсан ба. Тэг гайхамшиг л хүлээгээд гэж нүднийх нь урд одоо нэг тавхтай чихэр гараад ирэх ч гэдэг юм уу тий. Тэгээд нэг лам тэрийг анзаараад тэгж хэлсэн бэ тий. Чи энэ урд байгаа энэ одоо энэ шилтэл онхыг бурхан залбираад өөрийнхөө урд аваачих гэдэг байхгүй. Тэгээд энэ лонхыг чи өөрийнхөө урд аваачихын тулд бурхан залбир гэдэг. Хүн үнэнхүү сэтгэлээс бурхан залбирч ийсэн чинь тэр лам шилэн лонхыг яг урд нь өөрийнх нь гараар аваач тавьчихдээ. Тэгээд би бурхан залбираад ах та яагаад миний урд аваач тавьчих гэсэн чи бурхан ч гэсэн чамд иймэрхүү замаар л үйлчлэн гэж хэлсэн байдаг. Тэстэ тэр тэнгэр онгод юу ч бас нэг иймэрхүү замаар л үйлчлэн. Тэгэхээр юм үргэлж нэг иймэрхүү энгийн зарчмаар л хэрэгждэг хорвоо дээр гэж хэлжсэн байдаг. Нэрэл тийм. Нүдний урд ямар нэг юм гарах биш тий. Тэр чи яг бидний амьдралын энгийн нөхцөл байдал донд яг тэр зарчмаар л үйлчлэн. Тийм л байна да. За тэгээд би бас жоохон уршсан бол өршөөрөө. Тэгтээ гайг баха. Миний ярианаас авахыг аваад хаях чимнэх байхгүй дэ гэдэг шиг. Тийм буруу юм бол яриаг баг. Тий. За тийм байна да. За тэгээд одоо дараагийн нэг асуултыг авчих. За тэгээд 90 зогсоо өдөө. За 90 зогсоо өдөө. За тэгээд 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 90
дараагийн нэг асуултанд хариулчаад тэгээд төгсөглөө хийтэ. За энэ их чухал асуулт ирсэн байна. Би сая энэ 100 онгодоо авсан юм а. Тэгээд ажил төрлөө хий гэхээр 3 жилдээ болохгүй. 3 жилдээ багшигаа түш тулаад явах ёстой гэдээ ажиллаа хийж чадахгүй байна. Амьдрал ах хэцүү байдаг. Яах вэ? Заавал тэгэх ёстой юу гэсэн байна. За энэ бол айгүй чухал асуулт байна. Тэгээ энд бас юу хариулт өгчээ. За тэгээд ерөнхийдөө өндөрлөе дөө. Яг мэдээж багш гэдэг бол тэр чинь маш нарийн нандаа холбоо, маш утга агуулгатай тийм ээ. Ойр байх нь тийм буруу зүйл биш боловч бид нар чинь одоо юу гэдэг ингээд гэрээс гараад 5 ушуу мал нь бэлчээд тэрийг хариулаад махын идээд тий одоо ноос ноолорын тушаагаад сүү сайлын саагаад ингэж чадахгүй учраас бид нар биеэрээ ямар нэгэн байдлаар чаддгаар хөдөлмөрлөөд амь зуух хэрэгтэй тийм үү? Идэх хэрэгтэй, өмсөх хэрэгтэй, эм танх хэрэгтэй, эрүүл байх хэрэгтэй, адаглал маш олон хэрэглээнүүдэд хангах хэрэгтэй тийм. Тэгэхээр болохгүй шүү дээ. Тийм хин гэж юу гэдэг 3 жил хажууд нь ингээд чинь амдрал ингээл багшаа түшээч юм ингээл байгаад яваад ин гэдэг хэцүү шүү дээ. Яг нь чинь байнгын нэгнтэйгээ яар зөвлөгөө зав заагаар бол очиж үг сонсож тийм ээ. Тийм харилцаа байх хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь нэг 101 өдөр бөөллөө тэгээд бүү болчихж байгаа юм биш. Өчнөө дахиад юм байгаа. Дөнгөжл эхэлж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр зүгээр тийм харилцаа хүндэтгэл тийм ээ байлгүй яах вэ? Гэхдээ тэр чинь нэг тийм юм бас нэг цаг үе бодох. Тэгэхээр энэ бол надад бол үнэхээр таалагдахгүй. Ажил хийхгүй 3 жил багшийн хажууд байх хэрэгтэй гэдэг чи одоо хүн яах вэ? Одоо үнэхээр яавалч яагаа шийдсэн нэг ажил төрлөнд дүүрчгээд эсвэл үнэхээр санхүү манхүүгийн өндөр боломжтой юм бол одоо хамаа байж л дээ тийм ээ. Тэгээ зүгээр дансан нөчнөө мөнгө байж идэг тэгээд юу ч хийсэн юу ч хийхгүйсэн санаа зовхонгүй амьдрч идэг болчихдөг юм уу те эсвэл тэгээд одоо нэг аав ээж тэтгээд байдаг тийм амар амтан бол хамаа байж. Гэвч амьдрахын төлөө зүтгэх шаардлагатай хүн бол зүтгээд л явна шүү дээ. Тэгэхээр бас тэгж болохгүй байхгүй юу. Тэгэхээр би бол энд бол над бол яг хариулт бол тэгж явна гэж хэцүү шүү дээ. Чанд ажиллах шаардлага байвал ч ажиллаа хийх л хэрэгтэй. Харин тэрийг цаад багш гэдэг хүн ойлгох хэрэгтэй байхгүй. Юун төлөө бид нар тийм харилцаа холбооны юм үүссэн байгаа юм. Мэдээлэл 90-100-д амьдарч байгаа юм. Машин тэрэг гэж юм их юм байгаа юм. Тэгээд утас интернет гэж юм байгаа юм. Тийм цаг тэгэхээр энэ асуултыг асуусан хүнд одоо ажил төрлөө хийгээд бас амьдралдаа хүн чинь өөрийнхөө хувийн амжилт карьерийг хөөх хэрэгтэй үстэй. Бас тодорхой хэмжээний санхүү эдийн засаг юмаа бүрдүүлэх ёстой. Тэ гой сайхан өөрийг авч явах ёстой. Тэгэхээр чи ажиллаа хийл гэж зөвлөмөр байна. Тэ. Тэгээ багшийн хувьд бол өстой мэдэхгүй юм тий. За тийм байна да. Тэ. Яг хаа тэгээ одоо зарим нь тойцоглын бөөнөр өдөр бол багшийн хонгод 3 жил тагтаг гэсэн юм байж л байдаг юм. Тэр нь яг мөнхийн хажууд нь амьдраад байх чинь хайшин тийм үү. Чи нэгэл ирж очин байна тийм юм байна штэ тий. За одоо чи ингээд болжтэй хүмүүс одоо ингээд хүн тустай яваараа тий. Сайн нэг ихийгээ сарыг бах игээрээ юм чин болсон байна шүү гэд явж явах юм бол одоо тэр үргэлжлээ бол ингээд багштайгаа оройж ингээд юм сурч ойлгож мэддэг юм байж л. Одоо бид нар тэгтээ ямар цаг үед амьдарч байгаа вэ гэдэг чинь хэцүү шүү дээ. Тий. Тэгэж хуучин ч гэсэндээ бүр ингээд тэгж мөнхийн зуралдаа л хэлхийтэй юм шиг байгаад байдгүй. Тийм ээ. Хүний хүнд бас шаварна гэдэг чинь багш байна гэдэг чинь асар хүндэтгэлийн талын зүйл байх боловч нэг тэр хэмжээндээ л бас ойлгох ёстой юм баггүй да. За тийм байна да. За тэгээ энийгээ бас би хадгалчнаа тэгээд YouTube руу хуулчин. Тэгээ одоо ер нь бол ингээд асуулт хариулт чиглэлийн энэ юм аа ингээд үргэлжлүүлээд явахыг хичээнэ. Аль болох нэг ингээд
бүр удаахгүйгээр хийгээд явах гэж байна. Тэгээд хүмүүс уус чадар маш их асуултууд ирээд байгаа. Зарим жоохон нэг аюу их давтагдсан асуултууд аюу их ирээд байдаг. Тэгээд яг ингээд нэг юм лайв юм явсны дараа бол бүр их ингээд асуудлууд ирчдэг. Заримдаа ингээд бараг уцс гацах хэмжээний. Тийм учраас тэр болгоныг бичээ сууж явах цаг зав хэцүү учраас би ингээд ерөнхийд нэг өмнө асууж байгаагүй ч юм тиймэрхүү асуултуудыг найлуулах ингээд иймэрхүү лайв хэлбэрээр ингээд өөрийнхөө хэмжээнд хариулт өгөхийг хичээж байна. Гэхдээ бас нэг зүйлийг хүмүүс хэлмээр байгаа. Би хариулт өгөх яхав нэг л хэрэг тийм үү. Гэхдээ та бас өөрөө хайж үзэх хэрэгтэй. Тий. Яг өөрийнхөө асуултыг хамгийн тохирсон хариултыг та өөрөө хайгаад болох юм бол маш хүн цэнтэй болно, тийм ээ. Тэгээ би ч гэсэн гэхдээ бүр яг ерөнхий ойлголт өгөх талдаас л хариулна л да. За тийм байна. За тэгээ хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Би ч одоо нэг эпимийн хөтлөгчгөл болцсон байгаа штэ. За баярлалаа, сайхан амарцгаарай.